Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гүнж төвөө санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бас байгууллагатай хамтран 2014 онд биднийг сонс охидын эрхийн анх тугаар чуулганыг зохион байгуулж байсан билээ. Харин энэ жил олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охидын хөдөлгөөн нийгмийн өөрчлөлт урайнд 2 дугаар чуулганаа 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Манайгаас нөгөө үйлчлэгээ авч байгаа хотууд бол их хвчлэн нэг эмзэг үлгийн зорилтууд үлгийн тэгээд хотын захын ч юм уу айлын хотууд байдаг л та. Тэгээд тэр хотууд бол ингээд хүүхдэд төвөрсөн тэгээд бичиг бүсэг мэдхгүй ээж нар байна. Дээрээс нь ингээд нөгөө хүүхдтэйгээ тэгээ хоёулахнаа. Тэгээд ээж нь одоо юу гэдэг гүрвтэй гэдэг ч юм уу тэг ингээд гадуур сууж нөгөө автобусны буудлын дээр сууж тамхичхэр зардаг ч юм уу гихмитчлэнгээр айгүй хэцүү амьдралтай ээж нар үүдэг. Тэгээд нөгөө тухайн дээр ээж чинь боловсралгүй учраас ажил хийж чадахгүй. Дээрээс нь нөгөө хүүхдийг харахынгүй учраас санхүүгийн хувьд бол айгүй хүндрэлтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн тэр ээж болон хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тэр хүүхдийн тэр наад захын стандарт хэрэгцээг хангагдаж чадахгүй байгаа нь харахад бол айгүй хэцүү байдаг. Тэгээд яг одоо тэр миний одоо үзэж байгаагаар бодож байгаагаар бол яг тэр тухайн одоо өсвөр насны хүүхд төрүүлээд байгаа ээжийн охтуудын одоо сурч олсох эрхийг нь одоо ингээд уян хатан бас бодлогын хүрээнд зохицуулалт хийгээд өгвөл бас айгүй зүгээр санагдаад байдаг. Хүүхдийн одоо хаардаг байгууллагатай ч юм уу те. Одоо энэ байгаад байгаа цэцэрлэгүүдийн нэг тодорхой хувийг нь одоо тэдэн тооны хүүхдийг одоо тийм бүлгийн ээжүүдээс авах гэдэг юм уу те. Тэгээд ээжийг нь одоо бүтэн цагаар хичээлэн суулгахгүй гэрийн даалгаврын гэртэн өгдөг ч юм уу. Зарим хичээл нь гэртээ бие дааж хийхээр өгдөг ч юм уу. Тэг их мэтчлэнгээр зохицуулалт хийж өгвөл бас айгүй зүгээр санагдаад те. Тэгэхгүй бол одоогийн нөхцөл байдалд бол яг өсвөр насны ээж нар бол ямар ч одоо ажил хийх боломжгүй, дээрээс нь сурах боломжгүй, дээрээс нь нийгмийн зүгээс тухайн одоо өсвөр наснд ээж болчихгээд одоо ялгарлан гадуурхдаг ч юм уу. Тэрнээс нь бол одоо өөрийгөө нийгмээс тусгаарчдаг, гэрээсээ ч гарч чаддаггүй тийм ээж нарууд ямар ч өөртөө итгэлгүй болсон. Охидын хөдөлгөөн нийгмийн өөрчлөлт 2 дугаар чуулганд нийслэлийн ерхий боловсролын сургуулиудын 120 гаруй охид болон зорилт бүлгийн 80 охин оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх юм а. За мөн охид ямар эрхэм их зөрчигддөг, ямар болоосоо гэж хүсэж байгаа талаараа энхүү ярьж байна. Охтууд нэг эмзэг байдаг та. Тийм учраас одоо охтуудыгаа бити дээрлгээж одоо хүүгүүд нэг аягүй шоглдог да. Одоо ингээд зүгээр сууж атан хүртэл араас нь ингээд нэг юмнаас нь татаж матаж чангаах юм уу. Тиймэрхүү асуудлаа болоосаа. Одоо ингээд таксинд суухад гээд янз янзаар тоглоом шахуу хийдэг. Гээд яагаад гээд өөр хүмүүс суухад бол нэг хийхгүй штэ. Тэгээд яг гээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд гээд форумтайгаа гээд таксинд суухад янз бүрийн тоглоом шахуу хийдэг. Гудамжаар явж байхад гээд янз янзын өдөгт те. Гэтэ яг үеийн хүүхдүүд гэдгээсээ илүү томчууд бас байдаг л та. Тэр хүмүүст хандаж хэлэхэд гээд охид гээд заавал бити ингээд тоглоом шахуу хийгээжээ. Бид нар одоо гээд өөрсдийнхөө эрхийг хамгаалах гэж байна. Биднийг сонс охидын эрхийн 2 дугаар чуулганы дүнд охид өөрсдийн утга учиртай оролцоогоо хангах замаар нийгэм дэх охидын эрхийн асуудлыг гаргаж ирэн түүнийг шийдвэрлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэж охидын хөдөлгөөний эхлэл тавигдах юм байна. Бид охидоо хамгаалж байж эх орноо хамгаалж чадах тул охидын эрхийн төлөө хүмүүрийг оролцоож чухлаа. Light News мэдээллээ.